3 дахь цохилт чи гарлаа. Өөрийгөө битгий голоо найз минь. Сайн уу? Намайг 3 дугаар Сильвестр Кодмайер гэдэг. Бас би бейсболд үнэхээр дуртай. Гол асуудал нь би бейсболдоо тийм ч сайн биш. Би бага ялгахт нь тусалж чадахгүй юм бол ямар хэрэг байх юм? Гэтэл надад нэг зүйл тохиолдож бүх зүйл өөрчлөгдсөн юм. Мэд Кристоферын зохиолоос сэдвлэн бүтээв. Би өгчихсөн үү? Би эмч биш л дээ. Гэхдээ надад бол үгүй л бол. Та хэн бэ? Зүгээр л бейсбол тоглох дуртай туслахыг хүссэн найз чинь байна. Өөртөө итгэх итгэл нь алдарсан хүүгийн тухай түүх. Гадаа талбай ард чинь байна. Тэгээд Котвиш цохих гэж байна шүү дээ. Тэр бөмбөгөө Леброн шиг л олон залдаг. Өөхөх. Найзынхаа жаахан тусламжтайгаар Тэр Бэйб Рут юм байна. Тийм ээ, би мөн. Ийм юм байх ёсгүй. Та ч насарчихсан. Чи өмнө нь цохилт хийж чаддгүй байсан. Чамд юу тохиолдсон? Би зүгээр л өөртөө итгэж эхэлсэн. бүгдээрээ сонсороо. Сил Кодмайер энд ирсэн байна. Сайн уу, Сил? Хинч банк хоомран цохоод байдгүй. Энд чи боломжгүй. Чи надад сайн байсан. Одоо тийм биш болохоор надад атаархаж байна. Би мангас төрүүлчихээгүй л байгаасай. Бүх төвлөрлийн турш тоглолт бүрдээ хоомран зогсон 8 дугаар ангийн таймерчин. Гэхдээ Мэц намайг Нью-Йоркод өрсөн штэ. Гэхдээ аврагын тоглолт чинь тэр өдөр болно. Би тоглолтоо хаймааргүй байгаа ч. Энд чинь цорын ганц боломж. Тэр найзуудаа ардаа орхих болов. Бидний хайсан чи итгэж чадахгүй нэ. Санж яваарай. Хинч багаас илүү байдгүй юм шүү. Эсвэл тэр илүү чухал зүйлийг олж нээх болов. Эсвэл тэр энд үнэхээр байгаад бусд хүмүүс л харахгүй байгаа юм болов уу? Тэгвэл Бэйб Рутийн сүнс үнэхээр намайг дасгалжуулаад байгаа юм уу? Тоглолтоо хэл. Хөөе, Сил, чи чаднаа. Хоомран! Мэд Кристоферын бүтээл зөвхөн хоомран цогтөг жаал.